Зэрвэсгэн салхиар хөглсөн зэлүүдхэн орчлонг зэрэглээ шиг цэнхэр айлгуу эзгүүчлэн. Зэрэглээ шиг цэнхэр айлгуу дагуулсан ардын дунд шингэж, ардын дуу шиг түмнийхэн дунд учиртай гурван толгойн хорломоогийн дүрээр мөнхөрсөн Монгол улсын гавьяач жүжигчин Ванжиг Данзангийн сүрэн хорлоогийн тухай энэ нэвтрүүлгээрэн өгүүлсв. Сүрэн хорлоо дуучин Булган аймгийн Хэлшиг өндөр сумын уугуул. Хар багасаал ардын дунд үлгээ дүүлж өсөж өндөөсөн гэдэг юм билээ. Хаан л найр болон тэнд хэдийнэ гүгээд хурчгсан гэрэн үдэнд цомцойн эсвэл гэрийн хаяан чимээгүйхэн сууж хүмүүсийн дуулахыг чих тавин хичээнгүй чагнан сэтгэлэн байсаадаг байжээ. Ийхүү ардын дугаар хөглөдөж явсаар сүрэн хорлоо нийслэл хүрээг зорж үйлдвэр комбинатын соёлын ордноос уран бүтээлийн гараагаан эхлэн бөмбөр ногоон театрт ирснээр учиртай гурван толгой дуулж жүжигийн хорломоо тоглох хүндхэн бөгөөд хүндтэй аз завшаан тохиосон гэдэг. Зохиогч нь тодорхойгүй ч ахуй соёлоо гээгээгүй түмний минь үе уламжилж ирсэн ардын дууны нуглаа бадаг бүрээс аргалын утаа угах шиг болтгоо хэмээн сүрэн хорлоо нэгэнтэй хэлсэн байдаг. Тийхүү ардын дууны гайхамшигыг яс мах эдэсээрээ мэдэрсэн болохоор хорломоогийн дүрийг бүтээхэд түүнд дөхөн байсан болов уу гэж санагддаг юм. Улсын хөгжим драматик театр одоогийн Дойр Үжийн Эрдэмийн театрыг үндэслэн байгуулагдсан Оросын мэргэжилтэн Смирновын удирдлагын дор мэргэжил дээшлүүлэх курс төгссөн сүрэн хорлоо ардын жүжигчин Төрийн Шаналдаж Ямингийн Миний Байсгалан хөгжим жүжигийн Норжмаагийн Дулмаагийн ардын жүжигчин Төрийн Хошоо Шагалда Дандансүрэнгийн Ийм нэгэн хаан хөгжим жүжигийн Бээжийн учиртай гурван толгой дуурийн хорломоогийн дуруудыг чадварлаг бүтээн Гавлмаа, Бээжин хот, Ганихаар цаас, Найгал гол, Ган түмэр, Аглаг өндөр уул, Бидний хувцас, Лоолой зэрэг ардын дуу түмнийхэн сэтгэлд хоногшуулж улс авсгалынхаа 35 жилийн ойгоор 1956 онд 194 тооц зарилгаар Монгол улсын гавьяач жүжигчин хэмээх эрхэм малдрыг хүртжээ. Хорломоо гэж учиртай гурван толгой дуурийн эсрэг талын дүр чиглэсэн нөгөө талаар хайр сэтгэлийнхэн төлөө тууштай зогссон бүсгүйн зан араншин дотоод зөрчил тэмцлийг үзэгч түмний хорсол зэвүүцлийг төрүүлэхүүцээр илэрхийлж чадсан анхны хорломоо бол яахарахгүй сүрэн хорлоо гавьяат. Хосгүй авьяас хоолойн цараагаараа нэгэн үе Монголын дуурийн театрыг төдийгүй үзэгч түмнийг учиртай гурван толгой дуурийн хорломоогийн дүрээр эзэмдэж байсан сүрэн хорлоогийн гаргасан ардын дууны түүхэн жимээр арараасаа булган сүултээ олон сайн дуучид төрсөн байна. Сүн даллахтай хүний орчлонд хэдийгээр сүүдрэн орхин одсон ш ардын дуугаараа нэрээ мөнхөлж ард олныхон дунд ам дамжин хязээч мартагдахгүй дурсагдах хувьтай учиртай гурван хорломоо буюу Монгол улсын гавьяач жүжигчин Ванжиг Данзангийн сүрэн хорлоогийн тухай энэ нэвтрүүлгээрэн цугсаан өгүүллээ.